нийслэлийн намын хорооны гишүүн болоод би бараг 14-5 жил болсон байна. Тэгээ ер нь одоо байгаа нийслэлийн асуудал дээр хүчтэй сөрөг хүчин байхгүй бол нэг юм хаан цэцгэлтэй болчихсон. Нийслэл маань өөрөө тийм том авилгалын бүтэц болчихсон гэж үзээд за энэ болгоныг задлах хэрэгтэй гэж бодоод нэгдүгürt, хоёрдугаарт өнгөрсөн орон нутгийн сонгуулиар би нийслэлээр ерхий менежер ажилласан. Нийслэл рүү сонгуул байхгүй. Нямбатар дарга сонгуулийн санал хураалтын өдрийг амралтын өдөр болгосон. Та бүхэн санаж байгаа бол амралтын өдөр болгоод бүх санал байхгүй болсон. Гэтэл дэлхийн бүх ардчилсан улсууд 2 дахь өдөр ажлын өдөр гэж байдаг. Зүгээр юм коммунист дарга хэлж байгаа шүү дээ, тий. Хоёрдугаар нийслэлийн сөрөг хүчин гэж байхгүй. Яагаад гэвэл бүх хэсгийн ахлагчдыг улсын төсвийн мөнгөөр тэжээдэг сонгуул гэж ерөөс огт байхгүй нийслэл дээр. Дараа нь нийслэл эрсцүү болоод ирэхээр нийт сонгуул яалт хэдэн яалтаар авшээ. Нямбатар даргын баг бүрэлдэхүүн 20% ч хүрэхгүй. 10 гаруй хувийн санал байгаа. Би яг нэрийн тоогийг санахгүй тухайд бол яг сайн мэдчихсэн. Зарим нэр дэвшигчин дүүргийнхаа 9 хүрэхгүй хувийн иргэдийн саналаар хүртэл гарсан байгаа. Тэгэхээр одоо байгаа нийслэлийн Монгол Ардын намын одоо хурал бол эрх зүйн хувьд, ёс зүйн хувьд өөрөө бүрэн чадамжтай ард түмний төлөөлөл огт биш байхгүй юу? Ингээд зоргоороо гараад ирсэн багч яа гин. Зоргоороо л байг юм ба штэ. Авилгал, хээл гахуул хулгай хамгийн том үүр болсон. Тэгээ тэрний хамгийн том шившигтэй ирээнийх нь үндэс нь нам нь өөрөө нийслэлээс болоо 2 багтцсан. Нийслэлийнх нь өвчин зовлон даймжирч явсаар байгаад засгийн газрынхын зовлон болцсон. Засгийн газрынхын зовлон их хурлынхын зовлон болцсон. Тэр ингээ уг үндэс чинь улсын төсвийн талыг авчиад байгаа. Ард түмний тал нь байгаа нийслэлээс л ихтэй байна л та. Тэгээ эргээд Монгол Ардын намаа нийслэлийнхаа намыг дийлхэ болцсон. Захирагддаггүй. Тэнд тусдаа номенклатур бүтэц. Тэнд тусдаа вант ус. Тэр вант ус өөрийгөө аврахын тулд өмнөө зохиомл дүртэй. Тэр дүр нь Нямбатар гэдэг. Та сайн даргын сайхан дарга гэж явж байгаа. Тэр хүн түүнийг ойлгох ямар ч боломж болцоо байхгүй. Тэр дүрийг аваад явж байгаа. Тэр энэ бүх зүйл дээр тэгвэл хариуцлага өргөх яах юм бол хариуцлага өргөх боломжтой улс төрийн сөрөг хүчин ганцхан л ардсан нам байгаа. Өөр сонголт байхгүй. Тэгэхээр ардчилсан нам өөрөө бид нар хамгийн ихний хэлж чинь шудраг сонгуулийг нээх хэрэгтэй. Шударгаар ялагдмаар. Үгүй шударгаар ялмаар. За тэгээ энэ бүх зүйлийг дүгнж үзээд дараа нь миний Монгол Улсын их сургууль дээр докторийн зэрэг хамгаалсан хууль зүйн ухааны докторийн сэдэв бол сонгуулийн гэмт хэрэг гэдэг сэдэв. 10 жилийн судалгааны ажил хийсэн байна. Тэгэхээр манай Монголд шудраг сонгуул байхгүй юу? Шудраг сонгуул байхгүй учраас шудраг төсөв байхгүй. Шудраг төсөв байхгүй учраас шудраг хуваарлт байхгүй. Шудраг өс гэж бол огт байхгүй. Тэр Монголын шудраг бус байдлын их үндэс бол нийслэл. Нийслэл бол Нямбатар гэдэг хүнтэй хамаарал байхгүй. Энэ бол 30 жилийн турш хамгийн анх газрын 8-аас эхлээд уулын оройгоос уруудж байгаа цас мэт буусаар байгаад өнөөдрийг хүрсэн нэг том номенклатур юм аа л гэдэг. Тийм учраас энэ болгонтой хариуцлага тооцохын тулд би чаднаа гэж нийслэлийн намын дарагт нэрээ дэвшүүлсэн. 1.5 сая хүн амтай нийслэлээр байгаа энэ ардчилсан нам дээр одоо намын даргын сумгаан дээр зөвхөн одоо ганцхан үнээр дэвших нь өөрөө бас ер нь хэр шүтрэн байна. Яг тодорхой 2 нэр дэвшигчнээс шижрэг шин бод нэрээ татсан бод. Одоо тэгэхээр сонгуул гэж хэлэх процесс ер нь болох уу юм? Нэр дэвших. Сонгуульд бол юм. Нэгдүгээр цаглбар энэ оны 2 сард гарсан. Одоо нам даяараа нийслэлийн намын даргын сонгуулийн бүртгэл, дотоод сонгуул, үндэсний бодлогын хорооны бүртгэл ингээ явна гэдгийг мэдчихсэн. Түүнийг ч мэдчихсэн учраас миний би яг тухайн өдөр 17 цаг хүртэл материал өгсөн. Нэгдүгээр. Хоёрдугаар нэг зүйлийг бодож явах шиг байна. Би бол өрсөлдөх сонирхолтой бүх хүмүүс маань бас байсан. Тэгээд байсан улсууд маань бас дэмжсэн. Ер нь дэмжиж уулзсан хүмүүс байгаа, өрсөлдөн ч хийжсэн хүн байгаа. Эцсийн шийдвэрийг бол тухайн хүн өөрөө л гаргана. Яг гэвэл манай намын дотоод сонгуул угаасаа нууц байж чаддгүй, чадах ч ёсгүй, тийм сонгуул. 17 цагаас өмнө бол миний үүрэг бол юу гэхээр холбогдох бүх бичиг баримтыг бүрдүүлээд өргөж өгөх л байсан. Шижир гишүүнтэй тэгвэл энэ талаар ер нь намын одоо энэ даргад нь нийслэлийн намын даргад өрсөлдөх тал дээр жишээлбэл ярилцсан мадгүй таныг одоо дэмжихээ илэрхийлээд нэрээ татсан ч юм уу ийм процесс ер нь болсон зүйл ер нь байгаа. Гэхдээ шижир төрийн хувьд бол тийм зүйл байхгүй. Тий. Ер нь бусад нэр дэвшигчтэй байхгүй. Гэхдээ сураг гарч ирсэн хүмүүс бол нэлээд олон байсан шүү дээ. Нэг талаараа тэгж бодож байна. Нөгөө талаар бол юу гэхээр хувь хүмүүс өөрсдөө бас хариултаа өгөх зүгээр байна. Би нөгөө тааж хэлээд иж болохгүй байна тий. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр одоо ардчилсан намын байр суурь өнгөрсөн хугацаа одоо яг энэ сонголт хугацаанаас хойш бол бас тодорхой гарч чадахгүй байна гэдэг шүүмжлэл нэлээх байгаа. Таны хувьд ер нь энэ Бацогт даргын үйл ажиллагаан дээр бас ер нь ямар одоо үнэлтэд явдаг нийтийн төлөөлөгчдийн хувьд бас Бацогт даргын хувьд бол яаж шудраг бус сонгуул явдаг хамгийн том хохирлоор нөрсөн.
Ер нь бол нийслэлийн сонгуул улсын их хурлын сонгуультайгаа хамт явж явах ёстой. Гэтэл салгасан сонгуулиар орсон. Хоёрдугаарх нь сонгуулийнх нь нэр дэвшигчдийг бүтэн бүртгэж яваагүй. Тэ? Бөө хэрүүр бол мөнх эрднийг бүрдгэсэнгүү гээл тэгээ тийм асуудал руу орсон. Хоёрдугаарх нь юу гэхээр зөвхөн нийслэлийн сонгуульд бэлдээд хэсгийн ахлагч гээд одоо тэднийхээ цалин бүр 1.5 сая нэмсэн байна уу? Бүтэн армийг улсын төсвөөр өгчсөн байсан. За дараа нь бол яасан бэ гэхээр тэр сонгуулийнхаа саналын өдрийг өөрчилсөн байсан. Гэтэл яг үүндээ Баццох дараагийн дэвшүүлсэн хүүхдийн төлөө хот гэдэг бол тэгээд хамдуудад ээлтэй хот гэдэг бол үнэхээр зөвлөх хөтөлбөр шүү дээ. Мөрийн хөтөлбөрийн хувьд бол би Баццох дараагийн мөрийн хөтөлбөрийг бол маш сайн гэж үгэндэг. Яг гэвэл одоо ингээд Алтай таван богдыг хамгаалахад шүхэр амьтнаа сонгодог. Ирвсийг хамгаалахад бүх амьтаа хамгаалагдана. Яг бол хамгийн хол бэлчдэг. Түүнтэй адилхан насан туршаагүй хүүхдэд ээлтэй хот болчих юм бол ахмад дааж бусад бүх хүндээ бүгдэнд нээлттэй хот байна гэдэг концепт барьж ирсэн. Тэр бол мөрийн хөтөлбөр, сурталчилгаа, кампайн тэр бүх зүйлд үнэхээр олонхын дэмжлэг илүү авсан гэж хардаг. Гэхдээ угаасаа шудрах бус юм руу мянган гоёмтой ороод яах вэ? Тэ хөл бөмбөгч ингээд шудраг явж явах хэрэгтэй шүү дээ. Гэтэл гол хийх гэр айл нь хаалга байхгүй хаалгаа байцсан. Гэхдээ манай хаалгыг 5 дахин сунгаад тавьчихсан. Ийм сонгуул руу Баццох дарга орсон. Тэгээд бодит амьдрал дээрээ 5 хүнтэй 45 хүнээс тэр сөрөг хүчний ажлыг хийх ямар ч боломж байхгүй. Нэгээр илүү бол мянгаар илүү бол ясна бүгдийг авна. Авч чадахгүй бол бүгдийг хорооно гэдэг яг коммунист жишгээрээ тэр бүх асуудлыг шийдэж явна. Тэгэхээр сөрөг хүчин бол хэн бэ гэхээр одоо нийслэлийн иргэд. Нэгдүгürt. Нийслэлийн одоо намын дарга дээр цул хүмүүс бас сонгогдсон ирсэн гэдэг бас яриа байгаа даа л да. Тэгэхээр энэ маягаар явал ирэх 28 оны орон нутгийн сонгуул дээр энэ олон болж чадахгүй арчлаа. Сул хүмүүс гэдэг нь одоо жишээлбэл сонгон хайрхан дээр одоо галан дэвж гэдэг юм уу одоо нэр дэвшигчдийг бас хүмүүс ихтерхий бас дүүргийн намын дарганд сая ер нь манай намын дотоод сонгуулийг та нар анзаарсан бол үнэхээр супер болсон шүү дээ. 2017 оноос шаардсан нам ерөөсөө салхираагүй шүү дээ. Содон зөндөө Эрдэнэ даргын салхираагүй. Луугаан төмөр даргын салхираагүй. Дотоод сонгуул гэж юус огт байхгүй болгосон. За яг тэр намын лидерүүдийн тухайн үеийн давуу тал гэж байна те. Өгөөдөө ханы тэдэн сайн тэдэн муу гэдэг шиг. Муу тал нь намын бүх бүтцийг бүтэн хаасан. Сая цогтгөрөл даргын хувьд бол энэ нийслэлийн намыг тэр чигт нь сад очиж өрсөлдөөнд оруулсан. Тэгэхээр яг одоогийн намын 9 дүүргээр сонгогдсон дарга нар бол үнэхээр намын гишүүдийнхаа дэмжлэгийг авч чадсан. Тэр олон хүмүүст гэргээгээрээ гишүүн элсүүлсэн. Тэр хүмүүстээр өөрсдийнхөө сурчлагаа хийж чадсан ийм хүмүүс гэж бодож байгаа. Зөвхөн сонгон хайрхан дүүргийн хувьд ярих юм бол Галин дэв энэ хүн чинь 2 удаа улсын хурлын сонгуульд дэвшээд унсан. Тэгэхдээ 2 удаа хоёуланд нь дэвшигтэй яг л сонгон хайрхан дүүрэг дээр Монгол Ардын нам ямар мөнгөний бүтцтэй ажилдаг вүлээ. Шудраг үнний дуу хоолой болж чаддаг л залуу. Би бол Галин дарагтай маш сайхан хамтарч ажиллаж чадна гэж бодож байгаа. Амгаланбаатар гишүүн байна. Говь Алтайд үнэнхүү ялалт авчирч ирсэн. Болорман гишүүн байна. Орон нутагт 4 удаа Сүхбаатар дүүргийг дараалж ялуулсан. Тэ ийм хүн. Тэгэхээр ингээд нийт баг бүрэлдэхүүнийг харах юм бол ер нь л дандаа улсын хурлын гишүүн, төвшин гишүүн байна те. Хаан улд өмнө нийслэлээс төлөв болж ирсэн нийслэлийг. Тэр би бол одоо байгаа дүүргийн дарга нар бол шинэ дараагийн 4 сарын 5 томилогдох намын даргын хувьд бол хамгийн том түвшид цусан хамгийн шилдэг хүмүүс гарсан гэдэг бүрэн итгэлтэй байна. Энэ хүмүүсийг суулгах юм бол одоо та нар төвшин гишүүнээс илүү Монгол Ардын намын хаан уулын дарга хэн байдгийг та нар мэдэх үү? Сонгон хайрхан дүүргийн Монгол Ардын намын дарга гэж хэн бэ? Ямар хүн байдгийг мэдэх үү? Нэрийг хэлж чадчихна уу? Баянголын Монгол Ардын намын дарга хэн байдгийг? Тандаа сурахгүй байгаа шүү дээ. Сүхбаатар дүүргийн Монгол Ардын намын дарга хэн байдгийг? Баян зүрхийг хэн блэ? Налах хэн байдгийг? Гэтэл Ганбаатар гишүүн Баян зүрхтэр боллоо. Төвшин гишүүн хаан бол тэр би бол энийг маш сайн сонголтууд болсон гэж бодож байгаа. Яг дүүргийн дарга нарыг Монгол Ардын намын дүүргийн дарга нартай харьцуулахад бол тэ ямар ч юм харьцуулшгүй тийм дүүргийн баг бүрэлдэхүүн гарсан гэж бодож байгаа. Та одоо ганцаараа нийслэлийн намын даргад одоо нэр дэвшиж байгаа гэдэг утгаараа ирэх одоо нийслэлээр сонгуул дээр бол бага одоо толгоолоод авч орох нэ. Тэгэхээр Нямбатар даргатай бас тэ энэ Монгол Ардын нийслэлээр Монгол Ардын намтай яг одоо өрсөлдөөд явхад ер нь хэрэг чадамжтай баг бүрдүүлж авч орно гэж та харж байгаа юм. Үндсэн баг бол саяны дүүргийн дарга нарын баг. Хоёрдугаарт би нэг зүйлийг маш ойлгомжтой хэлж байгаа. Нийслэлийн нам дээр нийслэлийн намын дараагаар хэрвээ би сонгогдох юм бол цус ойртол бидэрт огт байж болохгүй. Танил найз нөхдөд намынхаа албан тушаал дээр тавьж болохгүй. Миний сонгуулийн кампанид олон жил нөхөрлсөн нөхөр дүүмэн гэж тавьж болохгүй. Хоёр дэд даргатай дөрмээр тэр хоёр дээр хоёуланд нь сонгуул явуулна. Шударгаар. Тэ нийслэлийн намын албан тушаал дэд даргын тэр албан тушаал хариуцлагатай албан тушаал
мөнгөтэй өндөж очих эсгүй, хүсэлтэй фракцийн төлөөлж очих эсгүй. Яг хүсэл эрмэлзэлтэй жирийн Монгол залуу очих хэвээр. Охид хүүхэд нь очих хэвээр. Хэрэглэх газрын дарга гэж байгаа. Тэрэн дээр 20 хоногийн сонгон шалгаруулалт зарлана. 10-аас дээш хүмүүс бүртгүүлэг. Үгүй бол би хуулиар 2хан дэд даргатай. Гэтэл тэр хоёр дээр нь одоо 20 дөрөвдөл ирсэн байна. 20 дөрөвдөл нь юу гэж Монголд практикээр явдгийг. Би чиний сонгуулийн кампанид ажил тусалсан. Гаачир би чамтай улс төрт 20 жил хамт байсан. Өмнө би сонгуулиар чамд ингэж тусалж байсан. Тэр хориулалтанд нөхөх зүйл бол би дэмжье. Дэмжтэй хор хаалгын нэгэд үгүй. Бүгдээрээ хоорондоо өрсөлдөж гарч ирээ. Энэ бол манай намын өөрийнх нь харин шин тийм байх ёстой гэдэг. Тэгэхээр баг бүрэлдэхүүн нэг цус ойртохгүй шудраг байгаад нийслэлийн намын үйл ажиллагаанд тусалж чадах хүмүүсийг л авахгүй бол Монгол ардын нам шиг нэг бол компаниудын төлөөллүүдийг намдаа авдаг. Нэг бол баян айлын хүүхдүүдийг мөнгөтэй гэж ойлж авдаг. Нэг бол гадаадд төгссөн боловсролтой хүн бол илүү имижтэй юм а гэж авдаг. Нэг бол яа тэгэхээр өөрийнхөө цүнх байсан хүмүүсийг авдаг зүйлийг одоо нийслэлийн ардчилсан нам соёл болгож багах юм бол түүний дараа 28 онд ардын намыг Монгол ардын ардчилсан намаас сольсны үр дүн хязгаарч гарахгүй. Миний өөрийн улс төрийн амьдралч төгсгөл болно. Миний өөрийн нэр хүндж байхгүй болно. Тэр хүн бол нэрээ хайрлаж амьдрах хэрэгтэй тийм. Эх орны нэр, эцгийн нэр, өөрийн нэр гурав хамгаалж амьдрдаг. Тэгэхээр одоо ч гэсэн яг энэ микрофоноор дамжаад хэлэхэд нийт 9 дүүргийн энэ албанчаас сонирхож байгаа хэрэглэх газрын албанчаас сонирхож байгаа бүх хүмүүс та жирийн намын гишүүнч байж болно. Ардсан намын гишүүн хүнчвш байж болно. Хэрв та нийслэлийн ардсан намыг ялуулна гэж үзэж байгаа бол өөрийнхөө хөтөлбөртөө өргөдлөө 4 сарын 5-ны өдөр хэрвээ намайг сонгох юм бол авчаад өгөө. Яаж шудраг сонгон шалгаруулж чадaltaй хүмүүсийг авдгийг харуулъя. Хоёр дэд дарга бол 225 нийслэлийн төлөөлөгчөөсөө сонгон шалгаруулах юм. Дөрмийн хувьд бол тийм. Дээрээс нэмээд заан томч зам дагна, засаг томч хууль дагах хэрэгтэй тийм. Улс төрийн намын тухай хууль нийслэлийн намын дөрмийн хувьд бол тэрүүгээрээ бүрэн эрхээ хэрэгжүүлэл явах.